дээ. За нөгөө гашуун сухатын төмөр зам уу? Гашуун сухатын төмөр зам. За тэрийг одоо барьсан барайгүй гэдэл их маргаантай төмөр замын асуудал болохоор сүүлд их хурл дээр энэ Ардын намын зам тээврийн сайд Ганбат нь хэлж би бэлдсэн. Би үзүүлээ танд. Ганбат зам тээврийн сайд тээвэр хөгжлийн сайд Ганбатын бэлдсэн. Би бас өөрөө очиж үзсэн л дээ. За. Тэгээд би юуг нь механизмыг сонирхсан. Энэ Батулга зам тавьсан гэж тавиагүй гэж маргаад ах юм. Энэ замыг чи ер нь яаж тавьдаг гэсэн Солонгосын компани ажиллаа хийн. Тэрэн доор нь Монголын компаниуд байна. Буруу их юм бол доор нь ингээд шалгаад хуулуулаад дахиж тавьдаг. Тэр бүгдийн эцэст нь Хяналтын Deutsche Bahn International гэдэг Германы улсын төмөр замын компани инженерүүд байлаа. Германууд. Тэд нар хүлээж аваад гарын үсэг зурж нөгөө мөнгө нөгдөг болохоос Батулга нэг зам тавьсан гэж нөгөөтхийн хэд байдгийн зам тээврийн яамны төрийн нарийн оч хүлээж аваад идэг тийм байхгүй юм бэл. Тэгээ асуудал байгаа бол тэр өчнөө олон 100 мянган доллар хөлсөлсөн Deutsche Bahn-тайгаа ярилт. Асуудал байгаа бол тэр Samsung компанитайгаа ярилт. Начи хариуцах эзэдүүд нь бүгд бэлэн байгаа байхгүй. Үнэхээр зам тавьсан байна. Гүүрээ тавьсан байна. Сүүлийн мөнгөний таслааг бол дуусчихл байсан юм билээ. Тэгээ сүүлийн мөнгөний таслаад бүх юм зогссон. Одоо яаралтаа дуусах хэрэгтэй. За, Ганбат сайдын бичлэгийг өгчөхдөө. Чингисхан 200 сая долларын санхүүжилтээр төмөр замын суурь бүтцийн доод хэсгийг барьсан 86% гүйцэтгэлтэй явж байгаа. Тэгэхээр энэ бол ороосын шороо бол биш. Монгол анх удаа 1-р зэргийн ийм төмөр замын ажлыг Монголын төмөр зам компани Energy Resource компаниас хүлээж авч үргэлжлүүлээд явж байгаа юм. 2014 онд санхүүжилтийн улмаас зогссон. За энэ төмөр замыг бол яаралтай эхлүүлж дуусгах заашгүй шаардлага гарч байгаа. Яагаад гэвэл үндсэндээ жил гарan энэ зам зогсноос болоод энэ төмөр замын энэ доод далан салхи бороо үер усны уснаас болоод эвдэж гэмтсэн юмнууд их гарч байгаа. Тийм учраас энэ замыг бол маш яралтай дуусгаж ашиглалтанд оруулах энэ зүйлс шаардлага байгаа. Ингээд эсрэг намын сайд ингэж ирсэн байхаар би зориуд энэ бичлэгийг сонгож авсан л та. Үгүй эсрэг намын сайд байна уу бодит байдлыг л ярьж байгаа. Энд чи ажил хариуцж байгаа хүн. Очоод үзэхээр нөгөө зам гүүр бетон юу хамаг юм чи байж дээ. Уг нь барьцсан юм байна те. 85% гэдэг чи сайн явсан юм шүү дээ. Одоо дуусахгүй бол харин аюултай байгаа нөгөө усан дуусчих гээд байгаа. Би хэрэгээр бас очиж үзсэн л дээ. Энэ шороо оолчоод алга болцсон гэд. Нэгдүгээр зөвхөн шороо оолдгүй юм байна. Газар өөрөө ийм байдаг юм байна. Одоо хэвгийн ийм газрыг одоо зурх юм бол энд миний энэ за яг та зүгээр ингээд дээр илүү харагдах байх. Би зүгээр яач. Миний энэ гарах одоо. За тэгээ айгүй хэлбэрх надад тайлбарлаж өгсөн нөгөө герман инженер нь. Одоо тэгээд тэнд ажил явахгүй зогссон байна уу? Одоо ажил зогссон. Жил гаруй зогссон. Жил гаруй зогссон. Одоо ингээд юу бол ингэж бодъё л да. За газрын хэвлийг ингэж бодъё. За. Тэгэхээр ингэж төмөр зам тавих хэрэгтэй шүү дээ. За. Тэгэхээр энэ овгорыг аваад ингэж зөөдөг юм байна. Энийг бөглж. Ааха. Энэ овгорыг аваад энэ лөө шургуулдаг. Тэгэхээр шороо овоолох гэдэг бол энийг хэлээд энэ тайрахыг бас ярихгүй юм билээ. Тэгээ ингэж тэгсснийхаа дараа нөгөө эрэлсээ тавьдаг юм байна л. Тэгэхээр зарим газар бол ухцсан. Үнэхээр одоо жалга байна гэж харагдахаар нөгөө ухаад аваа явцсан нөгөө өмнө нь ийм толгод байж л дээ. Зарим газар нь нөгөө ухсан шороогоо авчиад нүүлгцэн ингээд овоолцсон шороо шиг харагддаг. Тэрийг одоо энгийн хүн харах юм бол шороо овоолчоод явцсан байж тээ. Тэгэхээр энийг бол 5 градусаас сэтрүүлэхгүй одоо 200 км чинь ийм 5 градус байх юм байна л дээ. Тэрэнд нь зориулж бүх юм тэгшдэгдэг юм байна. Тэгээ энэ яагаад ажил нь зогсцээ? Жил гаруй гэдэг чинь таныг ажил хариуцж байгаа үед биш. Тийм мөнгөний өгөөгүй юм билээ. Хэн өгөөгүй юм? Алтан уйгийн үед өгчээснөө сайхан бэлгийн үед л зогссон юм билээ. Алтан уйгийн үед өгчээснөө сайхан бэлгийн үед л зогссон юм билээ. Алтан
дутуу үеийн үед өгчээснөө сайхан бэлгийн үед л зогссон мөлий. Ягаад ерөнхийдөө тийш мөнгө өгөхгүйсэн? Нөгөө тэгээд мөнгө нь дууссан л гэдэг юм яриа шүү дээ. Мөнгө дууссан? Тий, уг нь бол Хөгжлийн банкнаас санхүүжүүлжсэн үү? уг нь хөгжлийн банкнаас санхүүжүүлжсэн, дараа нь үлдэгдэл мөнгө байж л байсан. Тэгээд Хэдэн төгрөг дутуу байсан юм? за би тэр нарийн ширээ юм ойлгоогүй. Ямар ч байсан засгийн газрын хувьд алдаа нь болохоор энийгээ дуусгаагүй л алдаа байна.